Окей, за би өнөөдөр юу лээ 1 2 3 төрлийн айлын буузыг авчирлаа. Тэгээ хамгийн түрүүнд энэ болохоор нөгөө нэг дээр үеийн бүр цэцэг бууз гэж байдیں۔ Бүр гуанз. Тий. Тэр бүр буузаараа алдартай. Тэдний бууз цагаан сар болохоор юу яд юм бэ? Захиалгын худалдаа хийгээд эхэлт юм байна. Тэрнээс дэлгүүрүүдээр борлуулдаг юм байна. Зөвхөн цагаан сараар л ийм худалдаа хийдэг юм байна. Тэгэхээр тэдний буузыг сонирхоод аваад ирсэн. За ингээд одоо чэйжлэр аль нь гэж. Энэ цэцэг буузын хоньны бууз. Хоньны махан бууз. Энэ үхрийн махан бууз шүү. За энэ болохоор энэ гастро гэд. Тэгээд гастро би болохоор яг энэ удаа заавал нэг аим дэлгүүрээр зарж байгаа бууз нас гадна бас хүргэл дээр зөвхөн хийдэг тийм буузыг онцлохыг хүссэн. Энэ болохоор гастро гэд катерингийн компани байгаа. Буузнаас гадна бүхий л нөгөөний хоолны захиалга катерингаар үйлчилгээ хийдэг компани. Тэгэнгүүтлээ эднийх бас баяраар ингээд бууз банш өнөөдөр бидтэй баншийг авчирсангүй. Бууз баншны захиалга ер нь баяраар ч гэхгүй ер нь бас захиалга аваа явчихд юм байна. За энэ болохоор үхрийн өөхтөө бууз юм байна. За ингээд чэйжлээрээ. Тийм. Үхрийн өөхтөө бууз нэ. За энэ болохоор хоньны махан бууз. Хоньны махан бууз. Гээд ингээд тавьчих. За тэгээд энэ болохоор татука гэд. Би энэ татука буузыг яагаад онцолж авчирсан бэ гэвэл Facebook-ээр дуучид жүжигчдээр аягүй сайн рекламдуулаадсан аахгүй юу. Тэгэхээр за би дуучид жүжигчд маань рекламны бууз нь ямар шүү гэдгийг үнэхээр сайхан байдаг юм уу? Яг үнэхээр зөв рекламдаж чадчихэв нү гэдгийг мэдэх гэж авбаар энэ татука буузыг онцолж авсан. За энэ татука бууз болохоор нэг төрлийн буузыг би аваад ирлээ. Энэ нь болохоор энтэй аягүй сонио гараар татсан үхрийн махтай бууз гинэ. Тэгэд энэний надад нэг сонио юм нь он сар өдөргөө. Эднийх болохоор ингээ он сар өдөртэй байгаа байхгүй юу? Үйлдвэрлэлээ. Байхгүй. Энэ дээрээ уул бичсэн юм л огно гэвчихсэн. За чинийх би уул нөгөө юу аваад ирэх гэжсэн чи галтгоонд мартцаа. Талын Монголын эдсэн чи гоё байсан баг. Тажгүй байсан. Тэгээ баахгүй тэгээ сая дэлгүүр яваад махимпикси бууз энэ юуны бууз за хараа. Энэ аюу сони аль нэг ардаалт юм шиг те. Энэ ардаал юм шиг байгааз. Тэгсэн чи энэ бас ардаал юм шиг байгааз. Нөгөө тал ивэн хаа байна энэ вэ? Нөгөө тал наа энэ вэ гэдэг шиг. Тэгээ уудын жаахан бүдүүр. Урахад хэцүү юм байна. Онгойлох хэцүү байна. Тэгэхээр тэрэн дээр бас анхаармаар юм байна тий. Энэ цэцэг буузынх бол ууттай байсан шүү. Би нөгөө нэг айгу том ууттай бүр 5 жилийн савлгаатай байсан болохоор ийм юунд салгаад аваад ирсэн. Нөгөө юу опшс хайж асуугаа аваад. За чи барьж би онгойлгож өгье. Томсараа. Монгол хүн болохоор. Oh my god нэрээ ямар амар юм бэ те. Уулын бэлгэр уутны амар сайн юм шиг байна те. За. Энэ юуны махтай. Хоньны мах. Хоньны мах гэж. За энэ мах. Энэ за шал өөр энэ царин те. Энэ хоёр андуур харин те. Энэ хоёр андуур харин. Энэ гişтийг юу лээ? Энэ чи энэ биш. Энэ цэцэг бууз ахгүй. Энэ татука. Энэ хоёр цэцэг бууз. Энэ гастро, энэ татука. За энэ нөгөө юу махимпикс. Дөрөв тавьчих төхөө. За тгий жаахан энэ томордсон шүү дээ, наалтдсан шүү дээ. Тийш за тэгэхээр багтахгүй байна. За нэг ганц хоёр нэмчи. Цэцэг бууз. Цэцэг буузын хоньны махтай гин. Өхрийн махтай. За томока минь ус буцалчлаа. Буузаа тавьчих уу да. За тгий бид тэр хоорондоо юмаа тавьчих. За тгий. Тэгээ ямац ингээд буузаа бэлтцэн. Хүл дандаа хүлтүү бууз чинь хүлтүү бууз ингээд 4 байгууллагын бууз тавьчихсан байна. За минут арчи 11:50. За 12 15 минут. 12 10 гээ гаргач тий. Тий. За сони сайхан юу вэ? Энэ чи хизээ гарах нэвтрүүлэг үлээ. Чи 2-7 хоногийн дараа. Цагаан сар яг өмнө гарах нь шүү дээ. Тий. Би болохоор сонин сайхан гэх юм бол сая Эрдэнэ тархан яваад ирлээ. Тэгсэн. Эрдэнэ тархан яваад ирлээ. Пиклболын хөгжлөлтийг Эрдэнэтийн үйлдвэрийн ажилчдад төлөхээр ажилласан биз дээ. Явлаа. Тэгээд Эрдэнэ төлөвлөр чинь 7000 ажилтнтай гинэ.
Тэг чи 7000 пиклбол тоглолт яа? Алхаар байгаа. Алхаар. Тий. Тэгээд Эрдэнэт үйлдвэрийн өөрийнх нь спорт хороо гэж байд юм. Хангаар клубтэй юм байна. Тэгээд тэднийхэнтэй хамтарч ажиллах ороолоо. Тэгээд тийм гоё ажил хийлээ. Тэгээд 45 хүн оролцлоо сургалтанд нь. Тэгээд эднийх жил болгон нэг спортыг өргөнөөр хөгжүүлэлт хийж таниулт хийдгийг энэ жил 26 оныхаа спортоор пиклболыг сонгосон. Nice. Тэгээд жил болгон нэг том спартакиад болт юм байна. Тэрэнд нь 2500 ордог гинэ. Тэгээд тэрнийхээ нэг төрлийн спортын тэмцээнийг болгоно гэж байна. Тэгэхээр 2500 ямарс ихний ээлжинд пиклболын тэмцээн болох нэ. За би амар зав юм бодчихлоо. Юу юм бэ? Хэрэгслээ шахах юм бол бас мөнгө гэж бодлоо. Арай монголччоо би. Арай л монголччлаа. Бид нэр хамтын ажиллагааны санамжчдэр гарын хэсэг зурсан учраас бид ашигын бус. Ерөөсөө тийм шахаа махаа байхгүй. Гэтэ би чи юу шахах вэ? Би гэж бол хэрэгслээ шахах. Тийм болж байгаа. Тэгээд нэгэд Эрдэнэтийг зорьсон юм чинь бас дархныгаа бас юу оруулъя гэд дархны бас засаг даргач айгу залуулаг сэтгэлгээтэй хүн байдаг. Гэсэн залуу хүн юм биш үү? Бас би хахад айгу хөшөө ах гэж бодоодсэн чинь бидний үеийн хүн байт юм байна. Тийм. Бараг биднээс дүү байсан үү? Тэгээд тэднийх рүү холбогдсон чинь харин бас айгу хүлээцтэй хандаад юу айгу аятайхан хүлээж аваад тэгээд юу эс. Тэдний бие тамирын бас спортын хариуцсан хүнтэйгээ холбож өгөө тэдний бас нэг 5 багшд нас сургалт буцахтаа хийгээд тэгээ аль айланд нь Эрдэнэтч дарханд ч бас хэрэглүүдээсээ бэлэглээд хийлээ. Чи юу ийсэн? За би болохоор одоо 2 дахь жилдээ Централ телевиз дээр буузны аварга нэвтрүүлгийг хөтлөөд тэг хүмүүс гайхаж байгаах яагаад энэ Японгой буузны тэмцээнийг хөтлөөд гэдэг те. Энэ Японд бууз ямар хамаатай ингэдэг. Тий. Би санаачлаад буузны хоошорын Монгол хоолны ямарсан тэмцээн хиймээр ингээд. Чи санаачсан уу? Тэгээд анхаа захирал окей гэж зөвшөөрөөд. Тэгээ айгүй хурдан анхаагийн ажлаа маш хурдан. Тэгээд эхнийхэн өнгөрсөн жил хийгээд тэгээд 100 хоошор хийгээд энэ жил дахиад бууз хийсэн байхгүй юу? Маш олон 21 аймгийн төлөөлөл болсон олонний танил хүмүүс оролцоод тэрний зураг авалт хийгээд би чи нөгөө хоол бага иддэг болсон. Тэг ялангуяа өөх тустай мэдэхгүй байж байгаа. Чиний хотод чинь ялхарсан баг шүү дээ. Гинт 2 өдөр 2-3 өдөр бууз 20 хэдэн бууз идсэн. Өдөр болгоо. Янз бүрийн хүн амттай. Тэг гоё яасан л та. Тэгээ бүр өчтөр шүнжэн ингээ хотод автаад хүнддээд яг тэгэн штэ. Тийм болсон. Гэхдээ бууз гоё байсан. Нэвтрүүлгийг зэрэг тий. Тэр чи хийж явах юм. Цагаан сарын өмнө. Цагаан сараараа. Бидүүн 1, 2, 3 гигай. Читэд нөгөө нэг бууцны малгайгаа өмснө. Тэрийг өмсөөгөө энэ жил өмсөөгөө. Нодлон тэгсэн байсан тий. Опер зүгэдсэн. Хөөш хоошорныхта намайг дуудаач. Тэгээ. Тий. Гэтэ тэрэн дээр надад нэг юм сонгох хэрэг өгөөгөө дээ. Үнэ яаж сонгох вэ? Гэхдээ нөгөө арын баг нь одоо арын баг нь өөрснөө л хүнээ олж ирд юм. Тэгээд бодвол дандаа л алдар цуутай хүнээ л олдог баг. Тий. Гэтэ гинт одоо боллоо ч гэдэм үү те завгүй олчихлоо ах нь эгч ингээ те. Тэрнийх нь ард би замэн. Чи аль аймгийн төлөөлөл болж болох юм? Би Архангаа байж болно шүү дээ. Архангаа байж болно. Улаанбаатар гэж байдгүй юм уу? Улаанбаатар байгаагүй байхгүй. Тэгвэл би Архангаа байж болох юм байна аваараа. Тий. Ээжээрээ юмыг яаж? Ээжээрээ булган юм уу хөвсгөл хоёр. Ерөнхийдөө хаанч болох. Хаан дутна би очив. Аль аймагч дутсан очно. Аймагаар байдаг. Бас тий. Тэгээ гинт хүн бах болохоор тэг боллоо моллоо гэх. Тэгэхээр бас сонирхолтой бас өвөрмөц юм хийх хэрэгтэй юм биш үү? Тий, нутгийн онцлогийг шингээсэн. За. Итэ юм гэдэг зохиолч мэдээж тий. Тий, гинт шин юм олж ирээд гэдэг.
За гоё лээ. Би бас сая цагаан сарын өмнө ээж авда бас нөгөө бууз явах гад. Бас ганц 2 айлын бууз юу ялаа. Амтлаа. Тэгээд яг 2 3 айлын бууз 2 хоног 3 хоног дараалал идсэн чи бас ходоод бас эвгүй бас. Бууз ялц чи хүнд хоол юм бэ. Тийм. Уул нь би чинь тэгэж 10 20-оор нэдээгүй штэ. Тэгэхээр хүнд хоол юм байна. Тийм. Чангал байд юм байна. Гэтэ бууз идсний дараа би янзаарсан юм тослох болоод арьс гоё чийгтэй болоод тэгээ штэ. Яг тэгэж. Гоё болт юм бэ. Аргуу хуурай байснаас. Бараг колаген молаген ихтэй тий. Тийм, яг үнэ. Тэг Монголын татсан мах чинь юу юм бэлээ штэ. Амар юм зөөлөн эдмэд орцод амар хатга хийсэн юм эсэхтэй тий. Колаген молаген өхрийн гараар татсан мах гэдэг шиг. Өхрийн гар хаана юм бэ? Өхрийн гараар татсан мах гэдэг шиг. Тэгтээ бууз ер нь чи ямар дуртай? Би бол яг тэстэ гараараа татсан махта бууз дуртлаа. Машин татсан махта бууз дурггүй. Ихэнх монголчууд ингэж ярьдэн штэ. Энэ юу за гараар татсан махан машин татсан махны ялгаа гэхээр одоо нөгөө машин татсан мах чинь ингэж наалтаад бүрэнки болчдөг тий. Тийм бүр ингэж арж исэн болчдөг байхгүй юу? Тийм нөгөө төгчин болохоор зүгээр салаад явчихдаг тий. Тийм гоё. Тийм. Тэгээ нарж ицсэн мах чинь шим шүүс багтаа болчих шүү дээ. Ячиж чадсан. Тийм. Тэгэхээр тэрүүгээр бас онцлог үйдэг. Юу н. Тэгээд салддаг. Тэгэхээр чи зүгээр нөгөө бүрэн мах гурланд ороо идээд байгаатай л адилхан болчих واخгүй. Зөө. Хүш бид нар одоо нөгөө 4 газрын бууз идэх чаа шүү дээ тий. Үнэ санаж гин үү? Санаж гин. Үнэ бас жоохон харьцуулмаар. Тийм. За идчих та ерөөхдөө би тодорхойлж хэлээ. Гэхдээ ер нь бол Монгол бууцны үн юу гэд юм бэ? Би ер нь нөгөө нэг юмны үн айгу хардггүй хүн байхгүй юу? Бид тэр чи аргагүй тийм аяа юм чи. Яна тэгээд ерөөсөө нөгөө үнтэй байсан ч нөгөө авъя гэж хүсэл маань байвал за яад ингэж одоод авчдаг болохоор би одоо тэр үнийг хараач яхин л гэж боддог байхгүй юу? Юу болохоор тэгээд сая зүгээр бууснууд эрэхтэн ерөөхдөө бас сонирхсан чинь энэ чи хилээрээ үнэлгээтэй байгаа ш. Тэгсэн чи ер нь нэг 25-аас 27 8-ийн хооронд байт юм байна. Тийм. Нэг хил бууз. Саяны манай юу Махимбексийн хэдэн грамтай байсан бэлээ? Манай ч гэх шиг. Манай ч шиг. Энэ юу хүм авцсан биш үү? Шудраг шүү. 900 грамм нь 26,000 төгрөг. Тэгэхээр чи нэг хилэнд бас 27 8,000 төгрөг болох 28,000 төгрөг болох гэдэг. Харин ер нь тийм үнэтэй байд юм бэ. Тэгэхээр буузны ерөнхий дундаж үнэ адилхан. Тэгсэн чинь надаа цэцэг буузны үнэ нь хямдхан. 19,500. За. Тий. Тэгээ би хямдхан болохоор нь гэ гайхаад үн дагаа чанар манар гэдэг үг өгдөг штэ. Тэгсэн чинь бас үгүй юм байна. Яг үнийг гэхэд цэцэг бууз таалагдсан. Тийм. Тэгэхээр одоо чи бас юутсан хамсаадууд. Тэгээ нэг гол нь бас нэг хүн хүний амтлаг чанар өөр штэ. Тэгэхээр би магадгүй таалаад чи таалахгүй ч гэж болно штэ. Тэгтээ яг хуу дунджаар ерөөхдөө юу нэг хоёулагийн юу гараад ирэх үлгдэд үгнэ л. Тийм. Чи тэгтээ буузанд ер нь хэр дуртай? Чи өөрөө бууз хийдэг үү? Дуртай. Би буузанд Монгол хоолнд ер нь дуртай байхгүй юу? Гурил махны хослол штэ Монгол хоол чи ер нь тий. Ерөөсөө гурил махыг л янз бүрээр болгоод байгаа штэ. Энэ хослол бол үнэхээр гоё штэ. Гоё гэхдээ best combination. Тэр дотроос хамгийн дуртай нь болохоор миний хувьд бол гурилтэй шүлээ. Монгол хоолноос. Тийм гоё лавшаа бол үнэхээр гоё шүү. Тий. Дуртай. Тэгээ тэрний дараа нь буузан дуртай байхгүй. Бууз гоё ер нь бол тэгэд би болохоор уул нь хуушурд маш дуртай. Тийм штэ. Манай охин Ана ихч 7 хоногт 2 удаа хуушурыг хийж байгаа стори тавьдаг гээд хараад тийстэй шаах гэдэг. Хуушурд дуртай. Тэгээд яалтчгүй хуушур бол бас буудсыг бодвол илүү нөгөө нэг ажиллагаа бас шаарддаг ур чадвар шаарддаг хоол штэ. Тийм болохоор энэ тэмтгэд ер нь хуушурыг би аягүй их голдог. Тэгээ өөрөө хийж идэхээр илүү дуртай. Гэхдээ нэг ажиллагаа ихтэй болохоор бас хийхэд жоохон халшраад идэв. Гэлээ одоо 7 хоногт 2 удаа бол заавал идчихэж байгаа зү хуушур.
Одоо үгүй болсон. Тийм үү? Хуучин бол тэгдэг байсан. Одоо нөгөө нэг жоохон цаг завгүй болоо. Дээрээс нь би ч нөгөө бага охинтой хоёулах нагаа болохоор бас нэг амар чухалчилж хоолыг хийхэ болцсон шүү дээ. Хуучин нөгөө хүүхдүүд олуулаа байхдаа бол би ингээд айгүй сэтгэл гаргаад айгүй чухалчлаад хоолыг ханддаг гэсэн чи одоо яавал хөнгөн хурдан түргэн хөнгөн нөгөө баг порцтой гэс хоол хийх үү гэдэг дээр айгүй анхаарат байгаа шүү дээ. Тийм ээ. Би бас охинтойгоо хоёулах нь хотод байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ юу байгаа юм чи? Аюу амрыг боддог болох юм бэ? 7 хоногт нэг удаа хийгээд хөлтөөгөөд гаргаж ирээд гисгээд идэх. Амар юм л хийхийг бодоод байгаа шүү. Гэтэ танай охин чинь хоол хийж гэнэ үү? Манай охин хийн. Хоол хийдэг. Тийм. Хийдэг. Хаяа. Гэтэ залуу хүмүүс бол ер нь жоохон түргэн хурдан хоол нэг бол гадуур идчих санаатай энэ төр байх шиг байна. Тийм. Одоо манай 2 том болвол ирэхээрээ ер нь л гэртээ хоол нэг хийхэ болчиход. Хоол хэрэггүй шүү. Бас найзуудтайгаа бас уудсан гэдэг тийм. Нэг бол юм захиалчи, бүргэр захиалчи, тийм захиалчи гэл тэгдэг болчих. Тийм. Тэг бас би сая нэвтрүүлэг хийж явцад. Бууз гэдэг хоол нь шүү дээ. Бууз хоошор бас тийм. Бууз хоошор бусад хоол чинь тийм биш аахгүй юу? Онцлог нь юу вэ гэхээр одоо нөгөө багийн ажиллагаагаар хийдэг хоол. Тий. Одоо нөгөө гурил зуурхын хин амтлахын хин тий илтгэхийн хийхээ эрэгтэй хүмүүс хийн. Тэгин удаа чимхийн одоо нөгөө чимхийг бол эмэгтэйчүүд гол нь сайн хийд юм биш тий. Гэх мэтчлэн тэгээд энэ чи яалтчгүй ингээд олуулаа оролцоод хийх явцаас эхлээд ингээд нөгөө бас communicationтэй тий яриа хөвөрөөтэй. Ялангуяа цагаан сарын үед бол яг бүр багийн ажиллагаа болцдог байхгүй юу? Гэр бүлээрээ цугларч байгаа. Тэгэд ер нь бас нэг гэр бүл цугларах нэг гоё шалтгаан. Тий. Тэгээ бөөндөө цуглараад бүр инээж ханаагаад тэгэд бүр ингээд үүр шүүн үрт хийцгээдэг штеп. Олон бууз хийдэг болохоор тэгээд тоолдог нэг хүнтэй. За тэгээ хэрвээ нөгөө захын хороол энтрийнхэн болохоор бүр бууза мандаг хүнтэй. Нохоо шуунаас тий хамгаалдаг. Тийм мандаг хүнтэй ээлжиж мэлжилдэг. Тэгэхээр ингээд гоё сонирхолтой хөгжөлтэй бас гоё юм болдог байгаа байхгүй юу? Тийгэрүү дээрээ. Тэгээд цагаан сараар ер нь тэр бөөндөө цуглараад их гоё. Тэгэл хүүхдүүд хүртэл алимдуулаад ирэл тоглоцоогоо тий. Одоо чинь манайх хагас өдөр юу яа? Арай болоог байна. Яг үнэхээр хэлчихээ. Хагас өдөр манайх бөөндөө цугларна. Хаана хинэд? Аавын да. Тий, тэгээ буузаа хиндэ. Уул нь би бас залхуураад бууз аваад өгчий гэж бодож уулна. Буузны амтлагаанууд хийж эхэлсэн байхгүй юу? Тэгсэн чинь явж явжснаа за өөрснөө хий гэд. Тэгсэн. Зөө. Би бас одоо Сэлэнгэ рүү яваад энэ жил анх удаагаар өмг оролцуулчих гэж бодод байгаа. Өмг оролцуулаад нэг бууз хий даа гэж бодод. Тий. Танах бас тэндээ тэрүүхэндээ хөрхэн залгуулт хийнэ. Яг нь ажлынхан ирнэлтэй. Тийм шүү дээ тий. Ачаагийнх руу явах аав ээж рүү. Явах. Энийг бити хасаараа. Энийг хасаараа. Энийг бити хасаараа. Явдгүй юм. Явдгүй. За тэгээд бууз цагаан сарын бэлтгэл бууз мууз гэж явж өгөн дөө тий. Тэгээд айл хийсэн айл болгонд янз бүрийн бууз амсна. Гоё тий нөгөө гоё штэ. Ер нь болол анзаарснаар заяа. Одоо нөгөө би бол ингэ тэмдэглэдэг байхгүй юу? Хин бууцсан байсан. Юу чи бүр бууз шоуга бас хийгээ яваад байдаг. Шиг. Тэгээс. Тийм үү. Бууз гоёсэн гэдэг бэт юм яг. Яг чанаа бэ гэхээр би мэдгүй нөгөө ямар бууз гоё эдийн те ямар айлынхан гоё эдийн гэд айгуу сонирхолтой байсан байхгүй юу? Бүр буузны анханасаа. Тэгээд байна штэ. Өнгөрсөн жил сайхан бууздаагаад энэ жил жаахан таархан бууздаа болгонгуудаа энэ хооронд гэр бүлд нь юу болсон болов гэж яг бодогддог. Чи стэнэрэ бүр гэр бүл судлаач. Эднэрийнхээ уурал болцсон байна да. Нэг бол эднийх мөнгө санхунд орцсон байна. Юу ихтэй мөнгө санхунд ортохоос илүү амжилттай яваад завгүй олонгуудаа буудан жаахан фейлдэд эхэлж байна. Юу завгүй хүмүүс тэгээд одоо амжилттай явж байгаа хүмүүсийн бууз жаахан таархан байдаг шүү. Тэрнтэй мантай.
Хаяа. Ингээд за аваад өгчий гэж над чиг болох гээд шүү дээ. Би энэ жил хөтлөлт хийнэ. Содныхантай ч шиг. Юу тэрийн яг юу басныг мэдчих чадсан уу? Шууд галууд тийж эхлээд амар их амтны ажихуйтай болсон чи завгүй болсон. Ямар инээдтэй. Эхнэр солигдохоор магадгүй бас бууд. Тийм үү? Хүүхий тийм эхнэр нь яваад өгсөн нэг хөгшин ахмахой байсан да. Одоо бодвол минь одоо би тэр үеийн нэг ахнаар те нэг нэрээс солиод юу гэсэн одоо эхнэрээсээ салаад ч юм уу те тэгин удаа ахынд уучих уу байх уу те ахынд уучдаг байхгүй тэгсэн ч гэсэн нэг ах хөөрхийн нэг бууз бэлтцсэн байждаг байсан те үгүй Монгол хүн л юм чи манайх бол бүгдээрээ л ямар нэгэн байдлаар тэгээд ялангуяа нөө монголчууд чинь зайхан ахмад хүн болоод тэгэхээр тэднийхээ нэг очихгүй бол болохгүй гэдэг дандаа тийм юутай сэтгэлгээтэй нөө эн чинь нөгөө нэг очиж бууз идэхтэй биш те хүндэтгэл үзүүлэх ахмад буурдал хүмүүсийнхаа одоо мэндийг мэдэх ясан баггүй юу яалтчгүй нөө автоматар шууд байдаг тэрнээс өөрхийн хүлээдэг тийм одоо энгийн үе шиг биш тэр гоёо тэгэхээр буузны хөтлөлт хийдэг монгол хүн байхгүй хахад Япон анхдагч боллоо. Боор инээдэнтэй гэхдээ авир инээдэнтэй сонсогч юм. Тогтмол ингээд сайхан буудтай айлаа. Тэр бууд чи яасан ч одоо гоё ахгүй юу? Бүх бууз гоё л да. Тэгээ ер нь ингээд тэр өнгө төрх гэж ярьдэн штэ. Энэ жилийн өнгө төрхийг буузнаас харах гэдэг те. Хуучин чинь айгүй их буузан дотор нөгөө нэг азын их гэл азаа үзнэ гэл мөнгө хийдэг байсан. Одоо ч багасчиж тэгэхээр нэг болчихжээ. Тэгээд хүнийг хохироогоод идэг болцсон. Шүдийг хаглах. Аюултай дээ шүү тий. Нэг бол нөгөө ирчүүд ажилгүй залгидаг ирчүүд чинь. Залгич шүү дээ гэдэггүй. Хөшөө. За 1 минуттай болсон. За ойлаа бэлэн байх шүү. Би сэвэдэг. Буузыг сайн сэв гэж үг өгдөг мэдхүү чи. Ямар буузыг? Буузыг сайн сэв. Тий. Нөгөө нэг түүхий ирэх аюултай байдаггүй ер нь сэвэлдээс шалтгаалаад тэгэхээр бүр түүхий болж байгаа буузыг сэвсээр байгаа болгох боломжтой. За. За. Амтрач. За 1 2 3 Яа. Сэвэн бүрстэ том болцоо. Тийм байна. Өсөөд чи удаан сэвч байна лээ. Тийм үү. Инх юм уу? Ойрхоноор хурдан сэв. За. Ваа. Хатж байгаа нь мэдэгдэж байгаа эцтэй. Тийм байх. Тийм байж байгаа. Би одоо нөгөө нэг гэртээ олвол нэг цэвүүрээр сэвчдэг. Манайд бас биеийн буузныхын галтгоон дээдээ. Буузны сэвүүр 2 3 төрлөө. Би ихлэ буузны сэвүүргүй ахтаа нөгөө зүгээр нөгөө ингэдэг сэвүүр эдэг Япон солонгосын тэрүүгээр сэвдэг байсан. Тэгж жагаад буузны сэвүүртэй болоод. Манай буузны сэвүүр баг жигнүү шиг том. Би тий. За чи яллаа. Хоёлаа бүр үсэлтэй байгаа биш. Манайх тийм бид. За баг болсон ба. Чи өөрөө буузаа хийдэг те? Хийдэг. За одоо ингээд энэ чинь. Одоо нөгөө айл-айлынхаа буузыг эхлээд 2-2-оор нь тавьж идэв. За харсан уу? Онгол. Дээрээс нь авах уу? Дээрээс нь аваарэ. Өөр утаас авсаж байгааг. Би сая юу аваад ирсэн хаана? Сэрэ савх. Энэ буузнаас штэ тий. Ингээ харахад энэ чинь хаанхын бууз вүлээ? Урал нь хатцлаа. Ингээл чанар харагдаад эхэлж байгаа юм да. Наад чи юу штэ? Урал хатцлаа. Инглизийн бууз штэ. Мөн үү? Го. Татукагийн бууз. Тийм, инглизийн бууз мөн. Тийм зөв байна. Инфлюенсеруудын рекламад дадсан бууз. Тэ? Тийм бэ. Татукагийн бууз. За энэ би аваад тий. За чи эхлээд татукагийн буузыг чи нэгийг аваад. Энэ юус наалтахгүй байгаа жинхэнээс. Нэрээ энэ жигнүүр наалтдаггүй жигнүүр гэсэн тий. Урагчиж. За би авчи. За ингээд татукагийн бууз. За тэгээд
хоёлаа За нэг мах юм. төрүүлээ идэ. За тэгээ. За татукагийн бууз идэ да. За энэ болохоор хоньны махта бууз гэсэн. За тэгэнгүүт эхний ээлжинд ингээд гурил нь хатчихлаа. Тэгэхээр энэ айгу муу үнэлгээ өгөгдөж байгаа байхгүй юу тий? Тийм ээ. Толгой амар хатуу Шүүс бол гоё байна тий? Мах том юм яа. Гараараа ирсэн юм байна. Тэгээд нөгөө илүүдтэй амтлагчгүй сонгоно л байна. Зөв. Гойноос болсон тэрчүү. Тэгээд жоохон юу юм бэ? Жоохон давстай дууж магадгүй юм. Чи тэгтээ давс ямар гэдэг? Энэ тэгтээ жоохон давстай. Давс нь ихгүй гэх юм уу? Би нөгөө хүмүүс амар давстай юм хэлсэн шүү дээ. Энэ давстай. Тэм их гурил гарч байна. Дээрээ нөгөө гурил юм байна уухцаа. За дараа нь. За татукагийн бууцны. Энэ тэгтээ хоньны мах гэхэд ямар сонио? Энэ хоньны мах үү? Тэр нөө юун дээр хартаа. Татука үхрийн мах. Тийм баха. Бах нь арай аргуу байсан. Жохон нэлээд аргуу махтай юм байна тий. Тийм байна. Өөх байхгүй. За одоо махын бүксийг үзье. За тэгээ. За энэ махын бүкс. Махын бүксийн юу чимхэлт нь юм. За харахад бол царайдаг байна. Махын бүкс чинь нөгөө хямал гэхээс би бууз муузыг нийтэж үзээгүй юм байна. Энд гэхдээ яг нөгөө шууд өнөрний юу нь шууд яг дэлгүүрийн бууцны яг стил үнэрчж байна. Тэ. Сая татукгийнх бол тгээгүй шүү дээ. Энэ бол яг дэлгүүрийн бууз. Би дэлгүүрийн бууз идэж чаддаггүй байхгүй. Шүл байхгүй. Хагараагүй гэсэн ямар шүүс авахгүй тийм. Ямар шүл авахгүй мэн. Босоо. Энд бас машин цэцэн багтай юм шиг. Тийм ээ. Юу тэгтээ том өөхтэй юм байна. Тийм. Өөхөр чадах чинь ингээ махаг салгацыг гэж бодсон чинь чадаагүй юм шүү тийм. Тийм ээ. Тийм ээ. Айгүй удаан том өөх хийсэн юм. Ямар энэ надад биш дээ шалгуур байдаг байхгүй юу? Гурил бүтэн байх. Шүлтэй байх. Чи чинь бас нэрээ буусны шүлтэй шүү дээ. Аха. Шүлтэй байх, гурил бүтэн байх. Тэгээд тийм байж шалахгүй энэ гол бүр. Аха. Тийм байж одоо нөгөө яг бууз гэдэг нэрийг авнаа. Тэгээд шүлгүү болохоор надад бол энэ баан ши. Тэгээ бас дээрээ ингээд надаа ингээд чимхэлт ийм байхаар гурилыг ингээд мушгаад их оруулчихж байгаа яг санагддаг байхгүй юу? Гурилаараа цадж байгаа юм шиг үү? Ийм их дүүн гурил байна. Тэгэхээр гурил маш ихтэй. Чиний чимхэлтэнд нь дургүй юм байна. Би чимхэлтэнд нь дургүй. За одоо надад гой харагдаж байгаа нь шүү дээ. Энэ. Хонин бууз уу? Аха. За хонин бууз. Юуны хонин бууз вэ? Наад чинь одоо энэ хоёр нь болохоор нөгөө цэцэг. Энэ тий. Байж. Энэ чинь юу вэ? Махны хажуу тавьсан чинь цэцэг чинь энэ шүү дээ. Энэ чинь татука илүү. Энэ ахгүй. Энэ хоёр. Тийм цэцэг энэ нь өхөр энэ нь хонин шүү дээ. Тэ. За өхрийн намсч ихлээд энэ наад дөрөв чинь тий. За. За энэ цэцэг гэд бууз болохоор нөгөө нэг юу ахгүй юу? Цэцэг нөгөө гуанц гэдэг байдаг шүү дээ. Тэ цайны хоолны газар тэднийх хаана дээ? Хороолт идэм билээ. Тэгээд тэднийх тэгэнгүүтлээ юу яад юм бэ? Өхрийн махта дандаа хоньны махта бууз хийдэг байж байгаа. Энэ жилээс өхрийн махта бууз гаргаж байгаа. Тэгээд зөвхөн баяр ёслолоор буузаа захиалгаар нийлүүлж байгаа юм байна. Хүмүүс нөгөө нэг хүсэлт хүмүүсийн хүсэл төр хийдэг гинэ. Тэрнээс ерөөсөө зүгээр дэлгүүрт зардггүй зөвхөн хоолныхаа газраар зард юм байна. За ямар шүл жоохон багтай бас байхгүй юм шүү. Шүл байхгүй. Гол нь одоо таалах чинь нэмгэн дөө. Гол нь нэмгэн ямар ч овоорсон юмгүй гоё юм. Шүл байхгүй мэн. Тэгэл өхөр бол би бол авахгүй. амт нь бол зөв зүгээр юм байна. Тийм ээ. Тийм. Тэгээ нөгөө жаахан сонирхолтой юм нэг баах уу тийм ээ. Нэг юм муухай зүгээр л нэг цэвэрхэн зүгээр л цэвэр бууз юм байна тийм. Хоник. За хоны нэгтэй.
Хон юу шүлтэй. Надад хонин таалагдсан. Хараа ийм гоё шүлтэй. Юм бэ? Тэгээ гурил нь бас яг гоё таарсан. Тэгээ гараар татсан байна. Нэг юм зөөлөн гоё амттай. Тэжүү Хонин махан буудна 16 оноос хойш дан хоньны махаараа буузаа хийж байгаа туршлага нь байд байна. nice. За цэцэг буузын хонин буузна гоё юм байна. Хайртай нэг юм ногоо авдаг өчтэй хажууд нь. Цалаад оо. За одоо Гастрогийн. За энэ. Тий. гастро хоёр Гастро хоёлаа тий чимхэлт нь адилхан. Энэ нь өхөр өдөө ханилуу, энэ өхөр өдөө ханилуу. За амсаад мэдчихэ. За нэг юм саран бууз. Ийм сарын хэлбэртэй юм байна. Өнгөдх нь бас авчи. Тэгээ. Би сая мартчихлаа. Аль нь өхөр, аль нь ханилаа. Одоо амсаад үтсчээ. За чи сарангаас нь эхлэх гэж байна уу? За Тэгээ сарангаас эхлэв. Сарангаас. Шүүстэй. Гурлан зузаан байна. Би ингээл там ингээл эхлэхээр би бүр хэцүү болчтой гурил. Өстэй гараараа ирдэг юм бэ. Ёроолон зузаа. Дээгүрэн юм бэ. Ажлаатай ажил хийж байгаа юм байна. Энэ хонь юм шиг байна, тий? Зөөлөн юм мах нь юу байгаа? Энэ хоньных юм байна. Хөл шүү. Үгүй энэ хонь. Бас амт нь гоё юм байна. Дажуу. Гурлан жоохон зузаан юм байна. Тэрнээс амт нь гоё юм байна. Бас гараараа татсан. Бас ямар ч илүүдтэй амтгүй яг сонгоо ороод. Амтны хувьд надад энэ хамгийн таалагдсан. Гурлан жоохон зузаан. Энэ хоньны мах бууцтай гастрогийн. Тийм байна. Энэ амт тэгтээ цэцэг буузын хоньны махны амтаас төстэй юм тий? Айгуу төстэй юм байна. Гой шүүс гараад гоё юм. Нэг бол хоньны махнаас шүүс их гард юм болов уу? Тийм байна. Хүрээ мах. Мэдээж нөгөө юу штэ. Тийм ээ тий. Арай нөгөө гоё зөөлөн нөгөө алаг юу гэдэг штэ хоньны мах чинь. За би өхөр нь. Өхөр бас гоё шүүстэй. Шүүстэй. Тийм ээ. Бас л гурлан зузаан юм аа. Хайр юм. Гурлаа жоохон эмгээ хийчихвэл гэдэг. Надад бол боцын гурил. Энэ нэг амт байна тий. Амтлагч ийсэн байна. Энэ амтлагт хийсэн байна. Тийм ээ. Тэгвэр жоохон гашуунд болчих. Энэ нэг юуны амтлагч юм бэ? Гоё ямар ч гондоос гадна одоо нөгөө юуныг амтлагч хийчих. Даши юм. Харин тийм ээ. Энэ нэг юм амар амттай байна. Шууд амар орж ирж байна. Нөгөө бульон шүү дээ. Тэгэхээр энэ яг өхрийн мах байна. Гэтэ уул нь гараараа татсан юм байна. Тэр нэг ногоон харагдаад байна. Энэ нөгөө юу гэдэг штэ. Бэлгийн гомны амтлагч юм. Харин тийм байна. Яг энэ ногоон амт ногоон дотор ногоон юм өвс шиг юм хөвөөд байна. За тэгвэл ийм юм байна. За надад юу цэцэг бууцал таалагдлаа. За байж дахиад өхрийн махтаа эд өчтөр бас дахиад идчихгүй гэсээр байгаа гэж хаширдгүй юм бэ гэдэг. Өхрийн махтаа цэцэг бууцал яг жоохон шүдэл муутай тэрнээс окей. Энэ штэ. Би дахиад мах юм пикс гэдэг. Наад чинь юуны хонь? Цэцгийн хонь. Цэцгийн болохоор хонь өхрөө чимхэл дээрээ ялгацсан юм байна. Тэгэхээр бас зүгээр юм тий. Бас хүн нөгөө нэг өөнөр нь ингээ авахаараа хүнд жигнэхтэй аль нь өхөр хоноо мэдхэд амар штэ. Тэгвэл ингээ нэг ингээ задарчгаар чинь мэддэхгүй болчихж байгаа байхгүй юу? За аль нь хамгийн таалагдв? Надад харин цэцгийн хонь таалагдлаа. Яа, надад бас. Тий. Хоёлаа Бүх юм нь таалагдлаа. Гурил, мах одоо бүх үзүүлэлт нь таалагдлаа. Тэгэхээр яг энэ цэцгийн хонь цэцэг буузын хонь яллаа. Хоёрт нь болохоор гастрогийн хоньыг тийм бэ. Гурилных нь нарийн тэг зузаан нэмгнийг тааруулчих юм бол тий. Гастрогийн хонь гоё яллаа. тийм бэ.
Татука махын бүкс хоёр бол болсонгүй. Тийм бин. Махампекс татука гурил нь хитрхийн дээшээ овоорцсон. Гэтэ амтан за байх. Дээшээ аваараа тэгээ хатан гэрчиж байгаа. Тийм шүлгүү байсан. Тийм ээ. Шүлгүү байсан байхгүй. Шүл байх ёстой. Машинтцсан багтаа байсан. Тийм. Махын бүкс машинтцсан багтаа байсан. Энэ шүлтэй. Шүлтэй ч гэсэн гурилтай. Онцлог яах вэ? Амтны хувьд бол татцсан багт нөгөө машинтцсан багтай. Тийм. Амт нь бол зүгээр л цэвэрхэн ямар ч илүүтэй амтгүй яг амттай гоё. Энэ тийм ээ. Том гараар татсан багтай. Хотим болоо. Яг муухай биш үү? Үгүй муухай биш. Буу гоё юустэй яг нөгөө Нэг зүгээр онцлог юмнуудыг хэлэхэд иймэрхүү байгаа тийм. Тийм ээ. Тэгээд ерөнхийдөө энэ буузнуудын савлгаа нь ер нь энэ буузнууд ч яг ер нь буузнууд маань жоохон савлгаанаа бас анхаармаар юм тий. Түрүүн махын бүксийн бууз болохоор ар уртал нь аль нь мэддэггүй ингээл дүүрэн бичиг. Тэгэнгүүтлээ нөгөө бичигнүүд нь маш жижигхэн болохоор харагдахгүй тий тийм байгаадсан. Тэгээд нөгөө онгойлгоход маш хэцүү нэг юм онгойлгох нэг юм хэсэг юм уу гараад байсан. Гастрогийн болохоор бичгийн цаасаар авчирсан байсан. Нөгөө ингээд авчирсан байсан. Үдцсэн байсан. Тэгэхээр яг онгойлгоход амар. Онгойлгох гэсэн үг шүү дээ. Ариун цэврийн хувьд яхан тий удаан хөлтөг чинь хийхэд байж. Харин тэгээд яг дороо онгойлгох чинь гэж бодож тгсэн юм болов. Дороо хэргэлцэн гэж бодож тгсэн юм болов. Цэцэг бууцынх бол савлгаа ууд савлгаа надад бас таалагдсан. Онгойлгоход амархан байгаад. Юуных болохоор татукагийн болохоор он сар өдөр үйлдвэрлэсэн он сар өдөр байхгүй. Тийм биш. Тий, үйлдвэрлэсэн он сар өдөр байхгүй. Тийм байдлаа. Тэгээ яг бууз чинь ингэдэг нөгөө хүний бас сонирхол байгаа шүү дээ. Оноо орохоор нэмгийн гурилтай дуртай. Гэтэ нэмгийн гурилтай, зузаан гурилтай дуртай хүмүүс байгаа над шиг тий. Тэгэхээр өөрөө ямар буузан дуртай вэ гэдэг нь айгу тодорхой гаргачихвэл сонгоход бас амар сайн бид нар хийлч өгсөн тий. Цэцгийн буузныхан бол гурил нь маш нэмгэн байна. Тэгээ бүдэн байна, шүртэй. Хагарахгүй бас давуу тал болчих. Тэгээд шүлгүү буузан дуртай гэсэн хүн байхгүй юу дээ. Тэгээд шүлгүү бууз сонгох юм бол махимпик сонгож болно юм бэ. Гэмэтлэн тий одоо мэдээллийг аваад тэрнээс бид нар бол яг ижилхэн нэг жигнүрд яг ижилхэн температур ижилхэн үнд сая жигнэснийг та нар харсан шүү дээ. Тэрнээс нэг нь удаан жигнэ, нэг нь өөр жигнүр дээр жигнээд гэсэн юм байхгүй болохоор маргаан үсэхгүй баха. За ингээд бууз ажиллагаа иймэрхүү. Тэгээд чи гэрте бууз авах юм уу? Буузтай байх юм уу? Ер нь ингэж тэгээ шийдсэн. Би бол манайх тэгэхэд өөрснөө бөөндөө сууж байгаа буузаа хийчихье. Ерөнхийдөө тэгээд яг бас нөгөө нэг дутаахгүй тулд яг хажуугаар нэг бас нэг цэцэг буузнаас бас жоохон аваад тавьчих гэж ярьж байгаа. Нөгөө гинтийн цочин мочи ирдэг штэ. Тэгэхээр бид нар ерөнхийдөө нэг тэдэн бууз хийхэд болно гэж бодоод гэтэл нөгөө гинтийн цочин юм ирдэг. Одоо манай ээж хоёр чинь 80 гарчиж байгаа хүмүүс учраас олон хүн тийм. Тэгээд утгаар дахиад ер нь тэгчий гэж шийдсэн байгаа. Манай ээж аав тэгтээ өөртөө баншин туртай. Тэгэхээр банш хий гэдэг байгаа юм. Тэгээд банш хийхээр би болохоор баншны ажиллагаанд амар дурггүй. Амар удаан айгу хэцүү банш ч нөө жижигхэн болохоор жижигхэн гурил хэлтэй жижигхэн ингээд банш ажиллагаанд би жоохон дурггүй. Гэхдээ манай ээж аав хоёр болохоор баншин туртай. Тийм байдаг. Тэгээ зарим айлууд ногоотой бууз нэг бол нөгөө гурлаа өнгийн болгоож бууз хийдэг тий. Нэг бол нөгөө нэг дахианы мацхаар хийдэг буузаа хийдэг. Тэр айлууд бэ тий. Айл болгоо өрмөцлээд юм байлээ. Тэгээд зарим нь болохоор буузнаас уйдаа байлгүйгээд бууз өгөхгүй. Өөр хоол хийдэг. Лавшаа мавшаа нэг бол бүр ингээд хятад хоолмол хийгээд тавьсан айл ийд. Тэгээд тэрэнд нь тэгэхээр хүмүүс дуртай байдаг. За хүүхдүүд. Хүүхдүүд дараагийн. Тэгээд хүүхдүүд бууз идэг. Халуун дээр нийт. Тэгээд тийм айлууд бас
олон хоногийн буусны дараач бас гоё идэг шүү. Сонирхолтой тий. Өөр хоолтой айлынд очихоор лавшаа хийж ийж өгөхөр энэ гоё байгаа юм чинь. Тийм байдаг. Тэгээд чи цагаан сараар одоо чинь Монгол ингээд цагаан сараар ирэхээр ингээд айлууд ингээд буузны хажууд мөн зөндөө юм салат малат юу юм хийдэг штэ. Олон салат байх нь дуртай юу? Олон салат хийсэн. Одоо сүүлийн үед биш үү? Ялангуяа сүүлийн 10 хэдэн жилийн өмнө айлын салатны төрөл нэмэгдээд. Намайг анх ирэхэд чинь үсрээд нийл салат, байцааны салат хоёр байдаг байсан шүү. Тийм, лого майонезээр холцсон байдаг гэсэн. Лого тий. Тэгээд нөгөө юу тий байцааны салат байсан бол тий маш олон салаттай байдаг болчих. Тий. Зарим айлууд маш гоё юу яцсан айлууд байдаг. Тэр тэгтээ тийм айлууд би болохоор цөөхөн үердэг айл тэгдэг байх гэж бодсон. Нөгөө айгуу гоё торт морт тавьсан ч юм уу ингээ хэрчиж мөрчөө тавьсан. Нэг бол ингээ бүр ингээ баг суши мөшри тавьсан ч гэдэг нь бас нэг тийм тансаг юм гоё жоохон хоолнууд тавьсан айлууд байдаг. Тэгээ би бодохоор тэр айлууд цөөхөн үердэг айл тэгдэг байх. Тэрээс тэр олон хүнд бол тэр бүх дандаа тийм тавиад байд хэцүү үсттэй. Мөнгө санхүүгийн хувьд хоёр тийм юм ингээл хийгээл ингээд чи амжихгүй үсттэй. Тиймэрхүү гэхдээ тийм айлынд орохоо нарийн нандаа айлынд орохоор амар гоё. Тийм. Сүүлийн үед хүмүүс харин эсэргээрээ амарчлаад нөө урбаник салат, улаан манжингийн салат гэдэг юм уу нэг шилдэ юм бэлэн салаатнууд айгүй их тавьдаг айл болцсон байлээ ер нь хүмүүс. Тэгээд нэр төрөл ол тэгэд бүр кимчи бас их тавьдаг болцсон байлээ. Би кимчи харахаар жаахан юм гудартий. Кимчи дургуудаа биш, кимчи гайгүй дуртай л та. Яга Монголын цагаан сард Солонгос упаа ирж суух ёстой юм тийм биз дээ одоо яг. Харин тийм. Тэгээд кимчи тавиад идэг болцсон байлээ. Тийм. Тэгээ манай ээж аав болвол ерөнхийдөө бас тийм олон янзын элдв янзын юм тавих дурггүй. Сайхан буузаа, сайхан чансан маха. Тэгэл нөгөө нэг уламжлаар яг нийл салат, байцааны салат гэдэг юм уу. Тиймэрхүү юмнуудаа тавиад юу яах дуртай. Би болохоор бас за жоохон эвгүй жоохон элбэг хангалуун болгоё энэ төр гэдэг. Яах юм дэмэн штэ гэж бас тэгдэг хүмүүс байдیں۔ Үгүй манай ээж аав ер нь жоохон тэр талдаа нөгөө дуртай биш. Цагаан эдээ мэдэгээ классик юм биш үү? Тий, цагаан эдээгээ түлхүү тавихыг одоо хайлтмаг нөгөө бэрээсээ гэх тиймэрхүү юмдаа ер нь дуртай. Ер нь тэгээд салат надад бол цагаан сараар айлын салат идэх даа гэж очихгүй юм чинь би өөрөө. Тэгээд цагаан эдээ болохоор цагаан эдээ нөгөө юу тос тиймэрхүү юмуд гоё тий өрөм хайлмаг юм зэрэг. Тэгэд бас нөгөө юу яадаг айлууд өгдөө. Би сая юу хэлчихлээ. За мартчихлаа. Санахаараа хэлье. Тэгэд ер нь манай юуны юу тиймэр л гэдэм дөө. Манай ээж аавын ширээ. Тийм. Нөгөө юу хэлчихсэн. Манай ээж хоёр ууц тавих дурггүй. Ууц болохоор ингээд нэгдүгээрт амар том ууц ингээд нэг л их ширээний голоор хамаг зай эзлээл хоёрдугаарт нөгөө нэг баахан өөх тэр нь хэрэглэгддэггүй тэр том ууцаар яах юм тэгснээ сайхан өвчүү тавьчих гэдгийг. Тэгээд өвчүү маш гоё хэрэглэгддэг. Тэгээ бас нөгөө ууц чинь нэг хэцүү юм ингэдэм байх. Тэр том хүнд ууц чинь ингээд зөөгөөд гаргана нөгөө хүн явахаар гаргана тэгээд өдөржиг хэдэн өдөр тэр халуун байрны гадаа юу ширээ тамбар мамбарлуу гаргаад тий нөгөө хашаа айгүй хэцүү тэгэл ингээл шороо тоос болоод тэр ингээл боо тий ариун цэврийн хувьд бас айгүй утгагүй болчихж байгаа байхгүй юу. Тэгээд гэрте байгаад хахаар ерөнхийдөө ууц хөгцрөөд өнөр ороод эхэлдэг. Тэгээ хэрэглээгүй болж байгаа байхгүй юу. Төвхтөө тэгээд ээж ууц тий наан идэх хийдүүлэхгүй тий наан идүүлэхгүй зүгээр үзмэрийн юм байгаад идэг байхгүй юу. Тэгээд зарим хүмүүс чинь нөгөө ууцаа бас сайн шарж мал нөгөө болгож чадаагүй түүхий байдیں۔ Гол руугаа. Гэх мэтлэн тэгэхээр ууц үнэтэй тэгсэн мэтлэг хэрэглээ муутай болцдог гэд ээж хоёр болохоор ер нь өвчүү тавих туфтаа. Тэгээ хүмүүс болохоор одоо хөшин настай хүмүүс одоо бас ойлголт нь гайгүй болчих. Хуучин болвол ууц тавьж л угалтдаг байлаа шүү дээ. Хамаг том ууц тавихыг бодоод бараг 2-3 давхар ууц мус тавьсан айлмал байдаг. Тийм харж ирсэн үү? Харж ирсэн. Гэхдээ би яг тийм айлынд очиагүй. Нөө сошиал мошлоор яваад тэгцэн айлмал байна гэд. Мөнхөө тавраг
Ууцаараа уралддаг байсан байхгүй юу? Мөнхө даврагаа би мөнхө даврагаа сонсч ирсэн мөлөө. Мөнхө давраг иш талигаач те одоо нөгөө их авраг Хогяав. Хогяав. Тэ нөгөө өнгөрөхөөс өмнө одоо нэг 10 хэдэн жил их найзлдаг байсан. Сакура бэкерт байр таа. Онгоцон суухаар муу аврагтай байнга ингээм хамт байдаг тийм байр. Бууцаа тавьчаад тавьсан. Юу алин тавих уу? Энийг дуусгах юм. Тэгээд муухай тавраг ярьж исэн юм болов. Ууц нь шүү дээ. Эхний өдөр ингээд бараг өдөөс өмнө дуусчдаг гэд. Бөхчүүд ирэхээр бөхчүүдтэй огтлоод өгчтэй тий. Боломж цайндаа мах хөшгөлөөд их сайхан шүү. Тийм айл байвал яа гэхүү тий ууц тавих бас удаг уужрэн шүү дээ тий. Тэгэхгүй тэр хүнд ууцыг чинь тэгээд гаргаад хүн ирлээ гэд оруулаарай гэх. Тийм болохоор нэг нэрэ жинкнээс хитэн давхар хитэн ууц бэлтгэх гэж сонсч ирсэн. Тийм бах яг үнэ. Харин нэг 2 давхарлцсан энэ төр ууцтай айлууд байдаг байсан юм сонсогддог байсан. Тэгээ тийм болсон. Тэгээд манай ээж аав бас идээгчсэн тийм айхтар өндөр засахыг хүсдэггүй. Учир нь гэвэл зэ байж чи юм хайр зэмэр том болно шүү дээ. Учир нь нөгөө нэг бас хийдэмий баахан юу ячна гэд. Нөгөө баахан боов. За. Тийм гурлан боов худлаа баахан овоолоод хийц хэрэггүй гэд. Тэг хамгийн амин хүмүүс тэр хэвийн боовоо за 33 таг. Хэвийн боовоороо буцаагаад кекс хийгээд тэр чинь онцгой юм билээ. Заваа юм билээ. Би дуурайж үзсэн. Би дуурайж үзсэн сте идэж барахгүй. Тэр амар тосоо барьцалсан гүрлийг дахиад тос юу хум хийгээд зуураад хайчихсан. Яг чи бас тэгсэн үү? Би өнгөрсөн жил хийгээд үзсэн. Яасан тэр бүдгүй юм шүү. Хүмүүс минь битээ тийм хийгээрээ. За тэгээд юу яач? Хэвийн боо учрыг олмоор хэвийн боо шүү дээ тий. Одоо нөгөө нийт Азийн заншил байгаа байхгүй юу? Хятадд ингээ эвигийн үрчтэй одоо баяраар тавьдаг бол японочууд ингээ мочиг том мочи хийгээд мочи гэдэг ч юу лээ. Нөгөө нэг цагаан будаа нүц хийсэн. Нүц нөгөө будаа ахгүй юу? Тэр чинь ингээ давхарлаж тавьдаг. Тийм одоо нөгөө хэвийн боо шиг юм байд. Монголчууд чинь сая би комедиан сото надад зааж өгснөөр ивэн тавьдаг гэсэн энэ манжин үед. Тэгээд тэрийг бас нөгөө 8 дахь богд одоо монголчууд Монголын одоо тахилтай болох ёстой гэд. Тэгээд нөгөө хэвэн боо гаргаж ирсэн гинэ. Хив тэ одоо Монголын тэ боог гаргаж ирсэн гэж байгаа байхгүй юу? Тэгээд арай том уу? Нөгөө одоо сүүлийн үед хэвэн боовнууд евэнгүүд юу биш болчихж. Чи юм ярьжсэн. Хэвэн боо ярьж нөгөө юу тавьдаг. Нөгөө юм өндөр тавьдаг. Хүн харагдахгүй. Тэр сүрээр дарагч гал морин жилийн биш үү? Ерөнхийд одоо сүртэй харагдуулахын тулд тийш өндөр тавьдаг бах тий. Тийм. Манай ээж болохоор бас тийм дурггүй. Ийм өндөр хий боов аваалаад харин тэгээ хилээд байна шүү дээ. Тэр боов ямар ч хэрэггүй болно. Өдөрч хэдэн өдөр тэр илтэй ямар ч юугүй ингээд тоос шороо хамаг юм аа. Тэгээ тостой боов чи утгаараа өөрийгөө тосоо угаа тос чи өөрөө нөгөө уралд орно шүү дээ. Тэгээд тэр чинь муу шүү дээ биэнд тий. Тэгээд тэр нэг аргасан юу лээ шавсан гурил идэх ямар шаардлага байгаа гэл нэг тгийж ханддаг байхгүй. Гэтэ яг аюу гоё уул нөө шар тусаар багсарсан гэл гоё их юм. Тэгтэл яаж ч утсан тэр 7 хоног ширээн дээр байна гэж бодтоо. Тий боо. Тэр нэг тэрийг тийм амар өндөр аваалал тэр их боовыг яах хэвтэй. Тэгээ аюу их хог дээр хайцсан байт шүү. Тэр нөгөө айл тараадаг байхгүй тий. Тарангууд хараа. Ихэр надад яагаад мэдхгүй болчтой тэгээ идэх нь хизүү, хайх нь хизүү. Хүний хүнстэй идэх юм хайна гэдэг сонирн болчдөг тий.
Тэгээ хэцүү. Тэгээд тэрүүгээр чинь амар сайн хүмүүс кекс хийгээд гоё болоод ийн гэж нэг хэсэг давуулгаалахаар нь өөрийгөө баларсан ш. Тэгвэл чи чсэн бас үтсэн юм байна тий. Би ч гэсэн үзээд тест энэ шиг бүдэггүй юм байхгүй. Гэтэ тэр хэвэн боог би өөрөө хийсэн бохгүй юу? Нөхөртөөгөө хийгээд. Та хоёр нэрээ нэг хэвэн боо. Хийсэн. Тэгээ хэвэн боо гоё амттай байсан ч гэсэн тэргийн кекс хийн гэж тэншиг хотлоо юм байхгүй юм биш үү? Аим шиг амттай амар юм болчихоо. Амар хурц бүрстэй амар бүр би бүр юу юм балаа юм хин зохиогоо хин гоё гээд байгаа юм бэ гэ бүр гайхсан шүү дээ. Тийм машинд ч одоо би нөгөө юугаар миксертэй интерстэй будгүй юм Тэгээд бэлээ. дахиад сахар, дахиад тос масл нэмээд базаад бүрстэй балалсан шүү дээ. Оо. Тий. Тэгээд монголчууд чинь сүүлийн үед бас евэн тавиха болоод байгаа. Хуучин чинь нөгөө нэг евэн тавьдаг байсан. Тэнгүүд нөгөө евэнгийн чинь бас нөгөө эсэргүүцэл хятадын юм тий. Тэгээд хятад чинь нэг евэн хугалахаараа нэг монголыг танилцлоо гэж мэгдэг яриа байдаг гэд. Аа. Тэгээ яагаад энэ евэн тавиад байгаа ингэж шүүмжилсээр хагаад бас евэн тавиха болоод байгаа. Тэгээд нэг хэсэг бас нөгөө жаргал зовлон гэдэг ш тэгэнгүүтлээ нөгөө евэнгээ тоолдгүйгээд бас маргаа үүсээ. За аринж байж болох юм шүү дээ. Эцэцтэй. Жаргал зовлон. Ингээ зөвхөн боовоо тоолд юм аа. Танах зовлонгоор дуусчлаа гэсэн чи үгүй евэн тавиад жаргал болчихж байгаа ингээл маргаа үүсдэг байсан нэг хэсэг. Тэгээ би тэр маргааныг би одоо хүртэл би гаргаагүй шүү дээ. Би гаргаагүй ч яах. Яаж гарсныг би мэдээгүй. Яаж төгссөнийг Яаж төгснгийг мэдээгүй байгаа нөгөө өглөө цай уух хэрэгтэй хэрэггүй гэдэг маргаан шиг л. Тийм болоо та. Тэгээ нөгөө Японд чи ямар шийдэл гаргасан бэ хэрвээ шүү дээ тий. Одоо нөгөө бас л ингээд нөгөө тахил болгож удаан тавихаар чин тоос шороо олдог тий. Тэр чинь ингээд яг тэр хэлбэртэй пакетлж дотор ингээд нөгөө жижигхэн мочи олон хийгээд тэгээ пакетлаад тэгээ нөгөө хуанцар байгаа байхгүй хуанцар тавьчин ихтэй бас тэг худлаа биш дотор бас мочи байгаа байхгүй юу. За би нэг зураг үгүй. Гадуур нь юу хийж чам? Пявараа нэг мочигийн хэлбэртэй сав хийгээд гэтээ жинхэнэ мочи шиг харагдана. Тэгээ онгоолгонгууд жижигхэн нэг тэр нь тийм нүсэр том биш те. Жижигхэн нэг удаад хэрэглэхэд амар. За. Японууд сав баглаа бодолтой сайн л таач гэх шиг. За тэгээд макетн дотроо бас мочи байгаад байгаа юм биш нэг. Мочи байгаа. Одоо тэгээ яг мочи ястай мочи байгаа. Яг үнэ. Харин тийм. Гэхдээ одоо бид нэр ууцныхаа гадуур пявер ууц тавилсан шүү дээ. Харин тийм ээ. Тэ сонир байгаа үстэй. Тэгээ ууц тэр хэвэн боон дээр бас тийм ухаалаг шийдэл гаргасан айлууд зөндөө идэм билээ шүү дээ. Бас зүгээр хэрчиж одоо нөгөө ууцыг хэрчиж тавиад те. Бүтнээрээ ингэж тавихгүй айл бас байдаг. Гэтэ яг шинийн 3 өнгөрөхөөр ууцаа задлцдаг хүмүүс байдیں۔ Юу яагаад хэрчээд тавьчихдаг хүмүүс байдیں۔ Тэгээ за ууцны мах шүү гэдэг ингээ урталт нь тавьчихдаг. Тэгээ бас хэвэн боон дээр ямар шийдэл гар. Би хэвэн боон шиг хэлбэртэй куки гаргах юм уу гэж бод. Куки. Би тэг гэртээ хэвэн боон тавгийн идэл бол тавгийн би бол нөгөө нэг амар цагаансаар хийхгүй шүү дээ гэртээ. Тэгтээ бас нөгөө нэг монгол хүн юм чинь бас нэг ёслоод нөгөө нэг тавгийн идээ өглөөнөө нэг цайгаа чанаад бэрээсээ чи хийгээд ингээд тавьчихдаг байхгүй багахан хэмжээгээр. Тэгээ би сүулдэ нөгөө хэвэн боо бас авт тавьдаг байснаа болоод нөгөө дуртай зүгээр юм боо моо ингээд тавьчихдаг болсон шүү. Хэтэл яг бас тэнд чинь заавал хэвэн боо тийм үү гэж хуульчилсан юм байхгүй шүү дээ. Тэ яг яслалын гэдэг утгаараа л яг хэвэн боо байдаг болохоос. Гэртээ бол тэгж байгаа ер нь. Бурхны боо гэдэгтэй шүү дээ. Бурхны боо гэж жижигхэн байгаад байдаг тий. Тэр хөөрхөн тий. Тийм. Тэр хөөрхөн л харагддаг тий. Гэтэ тий амттай гоё ахаар бас цайнд дүүрээд идэхгүй. Тий. Нөгөө нэг гандангийн боо гоё гэж амир тэгдэг гэсэн. Яана нэг хэсэг нөгөө нэг хэсэг ч яхаа одоо бас ер нь тийм боовнууд байгаа гэсэн нөгөө ганг мөрний усаар гам мөрөг чи ямар илээ дээ. Хүмүүс усан дороод идэг үстэй. Би харсан болохоор усгаад. Тийм юм байсан юм уу? Ганг мөрний усаар зурсан боов гэж нэг хэсэг айгүй их гардаг гэсэн шүү дээ. Тэгэл бас шөөмслөд дагуулаад нөгөө ганг мөрөнд чинь хүмүүс гээд мэдгүй одоо болсон байлгүй тэгэл
тийм юу нэ. Яг уу Далай ламын аршаанаар 18 гээл бас тэгтийн. Тэг чи яг гэхдээ марк зингэл ах л та. Юмаа зарах гэсэн тий. Тэгээ гандангийн боов гэж бас айгүй нэг хэсэг айгүй алдартай байдаг гэсэн. Ер нь тэр нөгөө нэг шар тусаар ламхайнаар хийдэг юм байна л та. Гандагийнх гоё штэ. Гандангийнх гоё шар тустай юу. Гэхдээ яг хөө би ер нь тийм юм гурил ингэж их чигэрсэн юм жоохон дуртай биш болохоор нэг хэвийн бонд ер нь дуртай хүн биш. Уул нь би Евэн дуртай байсан. Евэн чи юм дээр үед бол Евэн маш гоё байсан юм а. Дотроо нөгөө гоё шанцтай. Тэгээд дээр нь гоё үзэмтэй гэж нэг гоё идэг байсан. Тэгээд одооний Евэн бол дотроо бүр юу ч байхгүй. Дахиад яг л нөгөө зүгээр гурилыг Евэн хэлбэрт л оруулсан. Бонд сахалтай хийсэн дээсэн. Нэг бол зарим Евэнгүүд самар мамар юу хум хийгээд бас нэг ингээл зохиогоол янз бүр л болцсон байлээ ер нь бол. Тэгээд ийм гоё юм олтгой болцсон дээр үеих шиг. За тийм байна уу. Өөр чамд цагаан сар сонирхолтой идэ будаа юу санагддгүү. Ер нь Монгол анх чамааг ирээд цагаан сар чи ингээд үзээд ямар сэтгэлтэй байсан? Би цагаан сараас айдаг байсан байхгүй. Эхний жил мэл 2 дахь жил хүртэл ингээд идэтөө гэдэг. Тэгээ би тийм нөгөө төрөлхийн жаахан юу штэ яг япон хүн болохоор тос өөхтэй юм их боловсруулж чаддгүй хүн. Төрөлхийн япон. Тийм өчтөр хямарсан шиг яг хямардаг байхгүй. Тэгээ хэцүү баяр санагтаад. Тэгээ сүүл рүүгээ тэр айгуу дуртай болоод. Тэгээ дуртай болсон хэрээрээ жин нэмэгтээд тий. Даархаа байгаад тий. Сайхан тос өг дагаад. Тий. Тэгээ сая дахиад нөгөө ануухай шуунд орсон чи эргээд нэг Японоос дөнгөж ирсэн хүн шиг болцсон. Тэгээд ер нь цагаан сар чинь маш том онцлог айл болгонд бууз хийдэг тий ууз байдаг боо байдаг тий тэр болгон одоо хийх юм нь ижил юм болохоор тэр айлын онцлог ямар хүмүүс вэ гэдэг нь аюу тод харагддаг юм тий. Тийм тэр нь надад гоё санагдчихэ. Тэгээд тий одоо Монголын одоо монголчуудын яг онцлогийг харуулсан гоё баяр гэж боддتي. Гоё. Үнэхээр гоё баяр цагаан сар чинь. Яг л бас л ураг төргийн төрлийн баяр шүү дээ. Тэгэл нөгөө нэг холын ах トゥ хамаатан садан нэг бол тэр ах トゥ одоо манай цусан төрөлд маань ямар хүн нэмэгдчихв, шинэ хүн нэмэгдсэн, шинэ одоо биер хүргэнтэй болсон гэл энэ бүгдийгээ таньж авах, таньж мэдэх, танилцах гэл ийм гоё баяр ахгүй. Тэгвэл бол бас ийм болдгоо байх юм бол аюултай шүү дээ. Цус ойртох аюултай. Нэгнтэйгээ очиад нийлцсэн байх ингээд тойрог үсээд юу ч болох юм бэлээ. Тэгэхээр нэг нэ таньдаг барьдаг болох гэд ер нь гоё ахмадуудынхаа гоё мэндийг мэдэх тий. Орчин үед ялангуяа хүмүүс чинь бүр ингээд ээж аав ах トゥ гэрээ явах нь ховор болчихсон, завгүй зайгүй гэсэн хүмүүст чинь яг нэг зориод яг ингээд за ийм баяр болж ингэх ёстой гэдэг нэг юм гоё хүчээр бараг ингээ те нийлүүлэх боломж үүсэж байгаа хөөхгүй уулзуулах. Гоё. Үнэхээр гоё баяр. Бас нэг цагаан сарын давуу талыг би гэнт саналаа. Би нэг чихэр авч гэртээ тавьдгаа байхгүй юу. Тэгээ тийм болохоор ямар чихэр гоё, ямар чихэр онцгүйг мэддэггүй. Тэгээ айлууд чи янз бүрийн чихэр тавьсан мэддэгтэй. Тэнцээс нь мэдэж авдаг. Санамсар чихэр мэхэр олж авдсан штэ тий. Тэгээд тэрийг дараа дэлгүүрээс хаанаас авсан асуужаад тийм бас тийм. Тэгээ сүүлийн үед бас орчин үе залуучууд бас цагаан сарыг айгүй хийдэг болоод байгаа. Хуучин чинь их дандаа хөгшүүн л хийдэг гэдэг утгатайсэн чи бас орчин үед бас цагаан сар залуучууд их хийдэг болоод найс нөхдөйгөөр ордог мордог болчихсон. Тэгэнгүүт нөгөө нэг ширээ засалт масалт нь гоё төгсчөө төгсдөө ганган болоо тэрэндээ ач холбогдол өгдөг болоод тэгээ сүйдээ нөө үнсэрхэг байдлаа бас барьдаг болоод гоё үнснийг хээх хата тавг мавг ингээ ширээний бүтээлэг гэл ийм янз бүрийн юм ач холбогдол өгөөл бас гоё. Тийм харин улам гоё болоолаа бас залуучууд улам хамрагддаг болцсон сард. Тэр Монгол тэр шаацсан комн ямар үнэтэй те Японоос хамаагүй үнэтэй юм билээ штэ. Тэр нөгөө химэтэй чинь тийм бол ганган болоод эхлэхээр үнэтэй болоод эхэлж байгаа. 10 хэдэн сайн мэж илбэг байд юм билээ штэ.
Комор. Гэтэ Японых бас үнэтэй ш. Тэгээд нөгөө алт мөнгө хүрээ мөрөөтэй болцохоор бүр амар үнэтэй л болоо явчихт юм биш. Норитаки энэ. Гэтэ Норитаки гайгүй те. Үнэн нь. Норитаки гайгүй штэ. Наруми маруми. Сэтэр нэг бүр алтан юу одоо нэмэгдсэн баг л та. Анх Норитаки Монголд орж ирж байхад 4,500-аар ингээд сет авч илсэн. Алтан хүрээтэй гэж. Тэг Монголд юу бас үнэтэй болд юм аа. Гэтэ яалтчгүй нөгөө Монголдо үйлдвэрлэдэг болохоор тэгээд бас нэмэгдчихэж байгаа юм л та. Тэг гой хийдэг. Шаатл явж байгаа юм чи. Манайх чи Хятад руу, Таиланд руу ерөн захиалга өгд юм биш үү? Шаазан уу? Тийм шаазан. Одоо цэцэг бямбагийн дэлгүүрч Хятадаас яадаг гэд байгальчин болохоор юунаас Таиландаас хэлдэг. Юу тэр нөгөө бас нэг энэ одоо болцсон. Ер нь л тэгээд ихэнх нь ер нь Хятад ч нөө шаазангийн орон. Ихэнх нь тэгэл Хятад руу л бит юм дөө. Хоёр дахь нөгөө энэ болсон үг ингэ үтчихсэн. Тэгэж мэдэгддэг. Тий, ингэж үст. Ингээд нөгөө наалтаад ах юм бол гурлан түүхийгээд мэддгүй юу? Өстө мэдгүй байна. Гайхлаар тий ингэж хань юм дуусаагаад байгаа юм уу гэж бодсон. Тэгж үздэг гэсэн шүү дээ. Манайх бол тэгж үзэхгүй харин сэвэл дээрээ л. Сэвэл дээр болдог. Сайн сэвэхэд болох. Сайн сэвэж. Сайн сугаа цавчсан очтол сэвэх. Яриад байхгүй. Ер нь сайн муу буузыг сайн сэвэл гэж үг өгдөг шин. Тэгтээ юуныхан гадаадуудлагаар бууз ба юмаа сэвдгүү шүү дээ. Сэвдгүү. Тий. Би тэг Монгол ягаа сэвдэг юм бөө мө тэгээд сэвэхгүй байхаар яах юм гэхээр үнэхээр гурил нь муухай наалдаад байдаг байхгүй юу? Наалт зүсээд. Тэгээ нөгөө сэвхээр гурил нь ингээд нөгөө гялалтсан тий гоё өнгөтэй болчт юм билээ шүү дээ. Тий, сэвгээр ер нь гоё шүү дээ. Гадныхаа болохоор сэвдгүү юм. Буузаа. Тий. Тэгтээ тэд нар нөгөө нэг гуриландаа нөгөө юу хийдэг болохоор сэвдгүү байх л та өндөг. Монголчууд өндөг хийдэггүй байхгүй юу? Японд хийгээгүй шүү дээ. Тийм үү? Тэгээд нэг юм яаж мэдхүү айгүй гоё болч гоё байж магадгүйгээ гордоод юм гэсэн. Ер нь би тэгээд дэгнэлт гаргалаа харин юу яадгүй юм байна уу? Дэлгүүрт зориулсан яг бүр нийтийн худалдаанд зориулсан маш олон хэмжээгээр хийдэг айлын бууз яг нөгөө нэг сэтгэлд нийцэх нь жоохон муу л. Мэдээж тий. Бөөний олон юм. Тэгээ нөгөө амт чанар илүүтэй болох гээд маш их хэмжээгийн хийж байгаа болохоор илүү амтлагч нэгдэг ч юм уу. Тэгтгэл юм байна. Тэгээд эднэр тэгтээ бүгд гараараа чимэгт юм уу? Мэдгүй яа тийм үү. Тэр буудыг ингээл зогсож идэг хүн гэж байх уу? Машин байдаг оо. Талын Монголын гайгүй амтна. Тийм. Талын Монгол гэдэг чи юу авцсан? Юу заагүй. Би сая нөгөө Теса Сакурагийн реклам тоглоод өгөөч гэхээр би хариу бичээгүй. Угаасаа би Талын монголчин Теса гэх юм уу? What тийм үү? Тэгвэл тэр Талын Монголын шүл энтергээд тэд нар чинь бүгд тэднийх юм. Талын Монгол амар яваад байсан тий. Ер нь гадаадд байгаа хүмүүсийн бүх хүмүүсийг хэрэглэн штэ. Тий. Би ерөөсө бас нэг ер нь би нөө бэлэн өөрөө л хийхийг чухалчилдаг болохоор тэгээ сая нөө охиныхоо оюутан болоход нь хажуудлынх нь өрөөнийх нь охин тийм идээдсэн чинь бас гоё үнэртэд Монгол ингээд лавшаа мавшаагаа шууд чанж идээд тахаар нь тэгээд охиндоо явуулсан чинь манай гоё юм та дахиад явуулаарай гэд. Нөгөө борцтой шүү тийм үү? Гоё юм билээ. Тийм тий гоё гэдэлээ. Тэсэг гэх байсан юм тий. Nice. Тэгээд бас зочтой бодлоод чинь бас бууз гаргадаг болсон биш тий. Шангрила бууз гаргаад ийн гэсэн. Шангрилагийн бууз арай хараахан гарааг байгаа. Би нөгөө хөлийгээд захиалаад уулын өндөр амжих болсон. Юу дутсан гэж бууз гаргаад байгаа гэдэг байхгүй юу? Мань мэдгүй. Этэ бууз ийдэм билээ. Таван богдынхан бууз гаргасан чи барьж идэх шахаа үсттэй. Ууц чансан чинь гэдэг байхгүй юу? Бас ууц чанаад барьж идүүлэх шахсан шүү. Та нар бус зүгээр жирийн ингийн хүмүүстэй боломж олгооч. Та нар бууз ууц чандлаа дутаа юу гэд. MCC хан нэг зүгийн бал хийсэн гээд. Тийм үү. Окей. За. Би сонсоод утастай та нар одоо хүснээ хийгээд. Бас хийсэн штэ. Тэгсэн чи манайха зүгээр ажичтай зориулж хийсэн юм аа. Тайлбар тавьчихс. Тэгээд явандаа ингэж зарч хэлэх юм биш эцтэй антер гээд. Бас хийсэн. Яа, нэгтэй. Тэгсэн чинь цаашаа зарсан уу тэднийх?
Нэг харагтаад идэв намар болонгуудаа. Тэг өнгөрсөн жил гэхдээ олигтой зүгийн бол хураагаа юм шиг үлээ. Тэгээд харагтаагүй. Тэрний өмнөх жил нэг айгу сайн гаргачихсан энэ тэнд харагтаад байсан. Бас зүг бол тийм үү тий. За. Нэрээ тий. Одоо тэгээд юу штэ. Жишээ нь одоо Японы том корпорац гэхээс одоо юу байж авах вэ? Тэд одоо суши зарж эхэллээ ч гэдэм үү тий. Toyota-гийнхэн суши зарж байна. Тэгэхээр бас юу штэ. Гэдэг. Тий. Toyota суши. Toyota mochi. Харин тийм тэр шиг тийм яриа үүсдэг. Японоор ийм үг өгдөө. Ямар үг гэдэг вэ? Нөгөө мочия гэдэг үг байдаг байхгүй юу? Мочи хийдэг хүнээр хийлэг. Одоо нөгөө хагас дутуу мэдлэгээр бити өөр салбар руу орчих гэсэн үг байдаг байхгүй юу? Тэгээ бууз хийдэг хүнээр хийлгэж. Энэ гоё гад ос. Юу. Харахгүй болчин шүрмэсэн илүү өгчжээ. Би нэрээс үнэж штэ ингэ. Харин тэгээд элээ. Ганцхан удаа хоёр хийж чадахгүй. Харин нэг л сүнэж харагдчихжээ. Тэгээ жин хасгаар хоёр явчих واخ гэж бодод. Жин хасгаар гэж хасагдаагүй юм уу? Хасцсан байгаа. Хассан одоо тэрнээс өмнө бол нэг хийж чадахгүй байсан шүү. Харин тийм. Одоо жин хасгаар хоёр явчих واخ гэж бодод. Тэгээ цагаан сарын удаг өдөр бол мэдээж одоо хавар ирсэнийг бүгдээрээ баярлчаа. Тэгээ одоо Монголын одоо хатуу өвлийг давсан хавар ирлээ гэд баярлж байгаа баяр том удаг учир нь тэнд байгаа гэж бодод. Тэгээд гайхамшигтай нь юу вэ гэхээр цагаан сараар дандаа нар гарсан нэг гоё өдөр таардаг. Ягаад ч цагаан сар болохоор шууд нэрээ ингээл хавар ирж байгаа нь мэддэгтэй ч юм уу нэг сон тийм мэдрэмж төрүүлдэг шүү дээ. Гоё ингээл дулаахан нар гараал нэг юм юу цас хайлаатж байгаа юм шиг шууд мэдэгддэг те. Тийм нэг мэддэг. Тэр нэг сар дуусан ч 2 сар дуусан ч нэг гоё байдаг. Гоё болчдөг те. Гэхдээ яг хуу дараа өдөр нь хүйтэн болох байдаг л да. Яг цагаан сарын өдрүүдэд тэгдэг те. Хизээ цагаан сарын өдрөөр шуурал ста нэрэ цасан шуурган тавиал амар хэцүү тэгж байгаа би санахгүй байна. Хүмүүс иргэн биш те. Одоо аав ээж хин нэгний аав ээж хин нэгний одоо дүү мө одоо хин одоо нийгмийн дэх үүрэг хүн шинэлгээч гэдэг нэр аваад явцдаг. Тий арт түмэн биш шинэлж болоод явдаг. Тэгээд тэр нь надад бас үнэхээр гоё санагдтыг. Тэгээ нөгөө зүг гаргах. Тий зүг гаргана. Тэгээ жилийнхаа одоо юг гаргаж ийн гэд тэгээ заавал эрт босоо зүгээр гарга гэл тэгдэг шүү. Тэгээ бахад бити залхуураад бос гэл. Тэгээ нөгөө компор харахаар нөгөө сонингийн гардаг шүү тэр нь тий. Одоо ингэж зүг гаргана гэдэг. Аласаад сонин цаас хийсэ гэдэг. Тэгээ сонингийн унших тагнаа бариад тий. Хүмүүс ингэ явж өгдөг юм. Амандаа өглөөд амар гоё эдэн шүү ингээд өглөө босохоор ингээд гэрийн гадуур ингээд хүн ингээд нэг хоорондоо юу ч ярьж байна. Тэгээд тус өөр үйлдэлгээд тарж яваад ороо нэг хийгээд ингээд холхон мозгоо шиг ингээд газар базар ухаал. Моцод хогоо. Тэр нь гоё тий. Тэгээ нэг хэсэг нэг юм инээдэнтэй юм бас яриа яваад идэг гэсэн яасан гэсэн чинь баруун урагшаа гараад гингүүт нь хаалган зүүн тишээ ардсан байгаа гэдэг. Гадаар өсрөх юм уу яах ёстой юм бэ? Гэрээсээ. Гараад юм гэрээ ойролцоо ингээд зогсоод тэгээ тэрнээсээ. Тэр нөгөө нэг ингэдэг байсан шүү дээ. Чи яг нэг газар очиж зогсчаа. За эхэллээ шүү гэж байгаа тэгэл. За би мөрөө гаргаж эхэллээ гэж байгаа. Явъя гэж мэгэл. Бас ингээд нөгөө ийш явах боломжгүй хүн ч юм уу те одоо нөгөө юус юм ойлгохгүй жаахан хөөхд нохон дээр суулгана гэж. Чи ямар надаас илүү юм мэдээд идэв. Мэдгүй мүү? Мэдгүй. Нохон дээр сонсноо. Одоо нөгөө зүг гаргаж чаддаг. Нохон ч бүх зүгийг яадаг гэд нөгөө одоо жишээ
Луучи айл зүг юу л нэг зүг байд юм билээ шүү дээ. Нохой чи яг төвдөн байдаг. Тэгээд нохойн сонх юм бол одоо ямар ч зүг гаргасан болчихдог. Орлуулч ингээд жаахан хөнгөж хэлдэг. Нохойн дээр Ямар инээлэн зэ сони. Бис та анхудаа сонсч ирч ямар сони. Тийм үү? Тийм бис та аваас очиж асууна чамаг худлаа ирж үгүй юу аа. Тэгээд манай охин жаахан бахад бас ингэ зүгч би мэдэхгүй юм чи. Суулгаж ирсэн. Юун дээр зогсоодог байсан. Чивава. Яна. Зөв суулгахгүй л дээ. Бачаад нэс чивава гэж дагаад ингэ давж явуулч муулдаг байсан. Сонирхолтой хаанаас сонссон чи? Манай нөхөр тэгдэг штэ. Одоо хүртэл. Тийм танаа нөхөр айл нутгийнх юм. Дорноо байх. За тэгвэл тийм. Мэдгүй би ястаа сонсож байгаагүй байна. За сонсож исэн хүмүүс ер нь энэ цагаан сарын холбогдлолтой тий бас сонин содон тиймэрхүү юм яс заншил ч юм уу нэг бол үйлдэл юмнууд ах юм бол бас бичээрэй тий комментаар бас сонирхолтой юм байна. Хоёлаа нөгөө энэ цагаан сараар юу яа шүү. Зүгийг гаргахад видео бичлэг хий. Тэгье. Юу болсон тухайгаа. Story. Тэгье. Чи чинь нэрээс илэнгэд байна шүү дээ. Тий. Тэгээ болж байна. Өнөөдөр цагаан сар болов яах вэ? Шинэ дийл хийлгэх үү? Авдуу. Үгүй би ерөөсөө дээл өмсдөггүй байж байгаа. Тэгээ сүүлдээ ингээд нөгөө монголчууд бас ер нь хожуу айгүй их үндсийнхээ хувцс руу бас айгүй төлхөө ингэж бүгд хушин залуугаа орсон. Тэрээс өмнө хүчжүүл өмсдөг гэдэг утгатай байсан чинь тэгээд тэгэхээр би бас яг тэдний дагуу дагаад яг үндснийхээ хувцсыг айгүй их сонирхоод за наадмаар юм өмсгөө цагаан сараар юм өмсгөө нөгөө байхгүй юм чи ингээл хийлгээл тэгдэг байснаа сүүлдээ хид хидээ аваад ээлтэй болсон. Тэгээ одоо болохоор нөгөө нэг тэрийг заавал тэрэнд нэг мөнгө зарах шаардлагагүй нөгөө хийлгсэн эдийг ингээд сэлбэл өмсчихдээ. Тэгээ бас жоохон гайгүй юм яхарч аваа бас үнэтэй болчиход байгаа юм чинь. Үнэтэй болцсон ер нь гоё. Гэхдээ надад ер нь явж хамгийн зүгээр яг классик тэг яг зүгээр нөгөө загварлал таалагддаг. Яг нөгөө дээлтэй нөгөө одоо ч бас нэг хитрхи нөгөө загварлаг болгоод байгаа шүү дээ. Тийм. Тэрэнд би бас нэг ачаал боллохгүй. Зарим хүмүүс бүр хаан хатан шиг явж байгаа хүмүүс бас байдیں۔ Тийм. Аюу гоё ганц. Тэг жил болгоон бас дeel шинээр авдаг хүмүүс бас байдیں۔ За цагаан сарыг бол мэдгүй наадмаар бол ер нь монголчууд шин дээл хувц өмснө гэдэг айгүй чухалчилтын шин. Тэрлэгтэй шин гоё. Тий. Тэгдэг наадмаар бол яг хүмүүс айгүй шин дээл гаргана гэж бас тэгтий. Цагаан сарыг бас тэгдэг л ах トゥ би одоо бас битггүй л ямар ч би ээжээсээ айгүй их дээл авдаг бас ээжийн. Манай ээж олон дээлтэй болохоор ээжээсээ бас ээжийнхаа дээлийг өмсөх туртай. Тэгээ манай ээж яг намфун болохоор надад жоох ингэдэн тэгтэл гоё ий. Батан санагтаад ий. Энэ жил нэрээ манай ээж надаа хурган доттой дийлээ өгнө гэсэн. Тэрүүгээр гангарнаа нэр. Уул нь өмнө нэг өгсөн манай эмээгийнх байхгүй юу. Тэгсэн чинь сайн нөө тог тасраад даарад ийн гэд буцаагаад тахаар би харамлаад хоёлаа. Үгүй өгөхгүй гэсэн чинь. Үгүй наад чинь миний охин тэг бас хуучирсан юм чи ээж нь чамд нөгөө үүдэн ухаар бүр тэгэхээр би бүр амар ганган дээлтэй болох юм шиг үлээ. Үүдэн ухаар гэдэг чинь амар гоё үсттэй. Үүдэн ухаар булганд юунын дотортой хурган дотортойгоо өгөө. Ээж нь хөгшөрсөн чинь дийлхээ болчихлоо гинэ. Хөрхөн. Тэгээ наадах чинь хуучин эмээгийн чинь дээл болохоор хөнгөн шингэн гэд. Тэгэхээр би бүр энэ жил бүр амар ганган болох юм шиг л үүдэн ухаар дийл өгнө гэсэн. Тэр нь юу юм бэ? Үүдэн ухаар гэдэг чинь бүр үнэтэй торго юм хаа. Торгоны төрөл юм уу? Тэгээд үүдэн ухаар гэхээр нөгөө торго чинь нөгөө юм гялгар ингээд өгдөг чинь үүдэн ухаар чинь нөгөө дээрээ юм хамп хилэн юм шиг ягаа ингээд томбооцсон. Яна Монголоо алдсан гэ намайг одоо яах вэ? Тэгтээ тэрийг үүдэн ухаар гэдэг юм. Яг юу гэж хэлтий мэдгүй зүгээр хар ухаанаар хэлэх юм бол ингээд дээр нь юм нэг юм хамп хилэн юм шиг юм гоё товгор зүйлээ хамп хилэн бидний тийм байхгүй юу. Тэрийг үүдэн ухаар гэдэг. Тэгэхээр бүр тиймийг тэр нь тэгээд хүнд байна гэсэн ээж. Тэгээ надад тэрийг өгнө гэсэн. Нэрээ тэрийг гоё цагаан сараар өмснөө күртэг шүүб өмсөж яхаар. Нөгөө силвер шиг байдаг тийм. Тийм. Яг үнэ. Тийм гоё. Ингээ тавгарын. Тийм. Тэрийг тэгж гангарнаа би нэрээ. Тэрийг нэхэж олж авъя да. Агсан өдөр бууз хийхтэй нэрээ олж авъя да. За одоо бууз хийх гэж байгаа юм биш үү те. За бууз одоо энийг үзэж байгаа хүмүүсийн бууз бэлэн болцсон байна. Тэ
цагаан сарыг удаг учиртай үйлээр яд жаргалтай дотн уур амьсгалтай сайхан өнгөрүүлээрээ гэд хүсэн өрөөж байна. За тэгээд цагаан сар чинь ерөөсөө шинэ Монголын он гарч байгаа шүү дээ. Тийм. Тэгээд дараа жил уулзъя. Яран жил Subscribe дараарай. Yes. Тий одоо нөгөө могоо жил дуусахаас өмнө subscribe дараарай. Тийм. За тэгээд сайхан шинэлэрээ дараагийн дугаар хүртэл баяртай. Bye bye.